хүний эрх авилга шудраг бус байдал. Орны нэг алдагдсан боломжгүй шүүхээр хамгаалуулах хэрэг. Монгол хүн Хууль тогтоос нийгэмд аягүй онцондоо аюулгүй орчинд амьдрах эрх хангалттай бол хандлага хоёр янзын үг байт юм лээ. За нэг нь бол эмэгтэйчүүдийн эрх гэдэг бол хүний эрх юм а гэж. Юу гэхээр эмэгтэйчүүдийн эрх хангагдсан цагт хүний эрх хангагдсан гэж үздэг юм байна л да. Тэгээ эмэгтэй хүнийг тойроод ийм хүний эрхийн маш олон эрхүүд ингээд дагалддаг юм байна. Эмэгтэй хүнийг тойрсон. За нөгөөх нь бол яг хуу хэрэглэгчийн эрхтэй ялж байгаа байхгүй холбогддог хүний эрхтэй. Хүний эрхийн дийлэх хэсэг нь бол хэрэглэгчийн эрх байдаг гэдэг бас нэг үг байдаг та. Тэгээ ер нь хүний эрх гэж яг юу вэ гэдэг бид нар их сайн бодох хэрэгтэй юм шиг. За ялангуяа SDG буюу Нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилгын их тайван шудраг усны тогтолцоотой холбоотой 17 дугаар зорилт байдаг. За тэн дээр бол харахаар маш харамсалтай тоо байдаг байхгүй юу. Дэлхийд дахинд 68.2 сая хүн яг энэ хүний эрхийн гатуурхал за зөрчилдөөн аливаа зүйлээс шалтгаалаад дөрвдөг гинэ. Яг энэ бол 2017 оны тоо. 68.2 сая хүн. Тэг ингээ хүний эрхийг ингээд харахаар улс орон болгон юм өөр. За эдийн засгийн хувьд докторчдсан маш сайн эдийн засгийн орнуудын хувьд бол гардаг хүний эрхийн зөрчил бол арай өөр. Тэ? Нөгөө талдаа юм дайм, байлдаан, зөрчилдөөнтэй байгаа газар орнуудад байгаа хүний эрх бол бүр шал өөрөөр яригддаг. За тийм дотроо дахиад нөгөө эмэгтэйчүүд хүүхдийн эрх бол маш их хэмжээгээр хөндөгддөг ийм Нэгдсэн үндэсний байгууллагын тооцоо судалгаа байдаг л та. Тэгээ нэрээ ингээ харахаар өнөөдөр яг гоо доктортой хөгжлийн зорилго гэдэг бол нийгэм эдийн засаг байгаль орчны юм тэнцвэрийг хангахтай холбоотой зорилго штэ. Гэтэл нөгөө талдаа өнөөдөр нийт дэлхийн газар нутгийн 20.1% нь хуурай газар, тэрнийхэн 30% нь цөлчлөлтөнд ализан нэрвэгдсэн. Тэнд 2.6 тэрбум хүн өнөөдөр хоол хүнсний дутагдалд орчихсон байдалтай байгаа. За энд бол хүмүүний эрх бол маш хэмжээтэй зөрчигддөг. За энэ хүмүүс бол хизээч хамаагүй ингээд бусад улс орнууд руу дөрвөх магадлал өндөртэй. За ингээд дөрвөх юм бол дэлхийн хүн амын бүтцэд ийм томоохон хэмжээний өөрчлөлт орно. Тийм учраас ийм хүний эрхийг бол маш сайн дээдлж авч үзэх ёстой гэдэг байр суурин дээр дэлхийн маш олон судлаач эрдэмтэд ярьцлага өгч судалгаа гаргасан байдаг те. Тэгээ Монгол улсад жишээлбэл өнөөдөр эдийн засгийн холбоо бүхий асуудлаас нэг талтай үүдэлтэй нөгөө талтай хөдөлмөр биш халамжийн бодлогоос үүдэлтэйгээ нөгөө ажилтгууд архиталт те. Одоо тэгэл ингээл боловсрал тэгш хүртээмжийн асуудал. За сүүлдээ бол бүр шүүхээр тэгш хамгаалуулах эрхийн асуудал хүртэл өндөгдөж байгаа. Та хүний эрхийн дэд дорон даргын үед ер нь Монгол улсад яг хүний эрх ямар байдалтай байгаа гэж бодож байгаа вэ? За яг хүний эрхийн асуудал чи өөрөө философи буюу гүн ухааны төвчнөөс ихсүүлээд одоо энэ цахим шийдвэрлэлтэй холбогдоод их том сэдвэлээ байна л та тийм. За ерөөсөө ингээд зам ёсны эрх буюу одоо нөгөө Жан Жак Руссо, Джон Хоббс, Шарло Монтескье гэдэг юм уу, Джон Лок гэдэг 17-8 дугаар зууны үеийн сэргэн мандалтын үеийн философчдыг үзэж байгаагаар зам ёсны эрх бол номер 1 зүйл бол амьд явах эрх. Тэ? Та бол байгаль орчны сайд хийжсэн, аялал жуулчлалын сайд хийжсэн. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал. Өнөөдөр Монгол улсад өдөрт 14 хүн хорт хавдраар нас бараад байна. Жилд 3-4 мянган хүн хорт хавдар тусаад байна гэдэг чинь өвчин тусаад өхөж өргөдөд байгаадаа биш. Анхдагч эрх нь хангагдахгүйгээс болоод тэр хүмүүний өвдөх нөхцөл бий болоод тэр хүн амнасаа алдаад шүү дээ. За тэгэхээр ер нь явж хүний эрх хаана очиод бүх цэг уулздаг гэхээр өмчтөр очиод уулзаж байгаа. Өмч. Хүн өөрөө өөртөө эзэн юм уу эсвэл хүн бусдын өмч байх юм уу гэдэг нөгөө боол одоо нөгөө Мартин Лютер Кинг I have a dream надад мөрөөдөл байна гэдэг чирээс явж өмч. Би өөрийнхөө эзэн юм уу монголчууд хэлдэг шүү дээ хар гэртээ хаан бор гэртээ богд гэж тийм. Хүний эрхээр жаргахаас өөрийн эрхээр зов гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээ энэ бол монголчуудын эрхийн төлөө тийм ирмэлцэлтэй ард хүн байсныг хэлдэг ч байгаа. За ер нь ингээд нэг юм хідэн үе шатаа юм л та. Эртний грек за Ромын ингээд цэцэглэлтийн үед бол одоо эрхчлөөт хүн гэсэн ойлголт байжээ. Тэр үед 12 модон хүснэгтийн хууль гэж зах зээлийн газар юм 12 хүснэгтэн дээр хүний эрхүүдийг бичээд тэр үед их хатуу ясыг ясаар амийг амаар гэд учруулсан хохирлоор нь ингэж хариу төлдөг.
За энэ бол хамгийн тийм гэрэл гэгээтэй үе. За дундад зууны харанхуй үе гэж байдаг. Тэр үед бол тодорч ирсэн гол философч нь бол Фома Аквинский, Аквини Фома гэж хүн. Татеизм гэдэг зүйл те. Тэрний гол өрөө нь болохоор та бол бурхны хөвштэй. Тэгэхээр таны хувь тавилан бурхан шийднэ. Та сүм хийдүүдийн санвартнуудыг дэмжих юм бол та бурхны таалалд байна. Та хэрвээ бурхныг эсэргүүцэх юм бол та хинч биш. Гэт зарим хүнийг Бруноог амьдаараа шатааж исэн тийм ээ. За ингээд 17-8 дугаар зууны үеэс эхсүүлээд ингээд соён гэрлийн цоошин төвшөнд явж ирээд за хамгийн анх 1700 жишээлбэл 76 онд Америк нэгдсэн улсын үндсэн хууль батлагдаж 1793 онд Францын одоо хувьсгал болж за ингээд дараад нь 1805 онд эрхийн тунгаглал гэж ингэж явсаар байгаад энэ нэг үе шат маань Дэлхийн 2 дугаар дайны үе хүртэл үргэлжилж байгаа. За ингээд Дэлхийн 2 дугаар дайны дараа нэгдсэн үндэсний байгууллага байгуулагдаад одоо таны саяны хэлж байгаа доктортой хөгжлийн зорилт шиг юм одоо 15-аас 30 жилийн юм төлөвлөгөөнүүд гаргаж ирээд. За нүүб эхлээд байгуулагдангуудаа гэгээлэг, ирмэлцэлтэй, мөрөөдөлтэй ингээд явж исэн. Гэтэл одоо дэлхийн нийт өөрчлөгдөж байна. Орос Украины асуудал, за одоо Хятад Тайваны асуудал, за Америк хүртэл гарч ирэл шинэ ерөнхийлөгч нь Гренландыг бид нар аавна те. За хойд Канадыг бид нар аавна гэдэргээ тоглоом шоглоом мэддэгдэхгүй те. Мексикийн болонг бол одоо Америкийн болон гэж нэрлэж юм уу ингээл явж штэ те. Тэр энэ юу гэж нэхлээрээ захаад цаана нь болохоор нөгөө энэ үндэстнүүдийн өрсөлдөөн ба технологи хурдц энэ сөргөлдөөнд нөгөө хүний эрх гэдэг ойлголтыг яаж авч үзэх вэ гэдэг ойлголт байна. Жишээлбэл сая тэр одоо Сир улс гэтэл бас садын үед гэтэл 300-400 мянган хүн амнасаа алдсан. Түүний аавынх нь үед бол 700 мянган хүн амнасаа алдсан тий. Тэгээд юу гэдэг ийм бүс нутгуудын хямрал, дотоодын дайн тулаан, иргэний дайны нөхцөл хүмүүсийн амнаас биднийг мэддэгдэхгүй байхад ингээд одоо аюул болж идэг. Гэтэл бид нар Америкт болсон 9 сарын 11-ний ч юм уу эсвэл Францад болсон юм өргөлдөөнч гэдэг юм уу Англид болсон дэлбэрэлт хөгжингүй орнуудад хүний амнаас ирсэн зүйлийг маш том зургаар харж сүд болдог хэрнээсээ нөгөө нэг ойрох дорндод болж байгаа өдөр тутам болж байгаа зүйлүүдийг тэр болгон анзаардаггүй байдаг тийм. Тэр хүний эрх гэдэг чинь юм ялгамжтай ойлголт юм уу? Эсвэл бол одоо universal нэг ойлголт юм уу гэдэг өөр харьцангуй ойлголт. Одоо Монгол улсын хувьд газар биднэрт айн байлдаа алга. Шашин хоорондын мөргөлдөөн алга. Арьс өнгөний үцэл алга. Дээрэс нь биднэрт одоогоороо нөгөө энтэг шиг кастинг тогтолцоо буюу баян хоосны хит ялгамж харьцангуй гайгүй. Бас нэг хүн хөдөлмөрлөх юм бол хичээх юм бол амьдралаа аваад явхад бас нэг төхөмтэй байна. Тийм ээ. Тэр үндсэндээ бол манай улсад байгаа өгөгдлийн хувьд Орос, Хятад гэдэг энэ хоёр гүрний дунд бид нар чинь Дэлхийн 2 дугаар дайны үед 740 мянган хүн тоглуулж ирсэн. 62 онд 1 сая болсон, 88 онд 2 сая болсон, 15 онд 3 сая болсон, одоо 3 сая 500 мянга тийм. Тэгэхээр үндсэндээ бол нөгөө биднэрт өөрийн гэсэн зовлон бол байна. За Монгол улсад хүний эрх хангагдахгүй байгаа хоёр шалтгаан байна. Авилга, шудраг бус байдал. Та мэдж байгаа шүү дээ. Нүүр одоо ингээл нүүрстэй холбоотой алдагдсан боломж гингүүд 17-8 их 80 те. Нүүрстэй холбоотой хулгай гингүүд 30-40 их 80 гэж ярьдаг те. За ингээд энэ бүх нөгөө энэ нийгмийн шудраг бус байдал буюу хууль гуйл болцсон байгаа энэ нөхцөл байдалд чинь хүний эрх болонд гэж шигтэй байна. Тэм учраас ерөөсө хүний эрх гэдэг тусдаа нэг ингээд эд эрхтэн бид нар сайжруулах тухай биш. Хуулийн засаглалыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх эдийн засгийнхаа буюу тэр бизнесийн орон зайг чөлөөтэй болгоно те. Энэ утааны асуудал ядуурлын одоо өрнөлөө шүү дээ. Тэнд сайн дураараа хүмүүс утаан дотор амьдрий гэдэг байхгүй шүү дээ. Тэр утгаараа бол Монголд байгаа хүний эрхийн асуудал гэдэг бол мэдээж комплекс асуудал мөн ч гэсэн номер 1 авилга хэл ахуулыг бууруулах шудраг ос. Хоёрдугаарт бизнесээ дэмжих, гуравдугаарт энэ одоо иргэдийн эрүүл мэндийн асуудал, боловсролын асуудлыг салбар гэж үзэхгүйгээр энийг бол үндсэн чиглэлийн яам болгож суур асуудал гэж үзэх ёстой. Тэгжиж хүний эрх ингэж бүтнээрээ ингэж одоо нэг нийгмийнхаа экосистемээр ингэж зөв хангагдах суурь бүртнэ. Тэрнээс мянган хууль чангалаад асуудал шийдэгдэхгүй. Эзэн Чингис хааны үед их засаг хууль. За их засаг хуулийн одоо гол онцлог шин чанарууд дотор хүн бүрийн тэгш байдалтай холбоотой асуудал өндөгдсөн байдаг. За бид нар өнөөдөр магадгүй үндсэн хуулиар хүний эрхийг тунхаглаж өгсөн танигдал та. Гэхдээ бид нар хүний эрх гэдэг яг саний таны ярьсан шиг нөгөө ялгамжтай улс орны одоо улс орны эдийн засаг одоо нөхцөл байдлаас холбоотой тодорхой хэмжээнд ялгамжтай байдлууд их байдаг те. Одоо ялангуяа арабын чиглэлд бол одоо эмэгтэй хүн заавал ийм орхимжтой байх хэвээр, ийм байх хэвээр гал ингэдэг. Тэр нь одоо авснараа нэг талтаа одоо шашны зөрчил боллоо гэдэг. Нөгөө талтаа бол эмэгтэйчүүд нь бид нар бол хүний эрхийн асуудлыг хөндөж ийн гэлдэг. За сая
Дональд Трамп тангар өргөхдөө манай улс бол эрэгтэй эмэгтэй хүн байна гэж зарласан. Энэ бол нөгөө LGBT зөвшөөрөхгүй байх хэлбэр гэж бас нэг талдаа яриад энэ бол ахаад хүний эрхэд халтсан үйлдэл гэж зарим нь мэдэгдэж байгаа жишээтэй байна. За дөрвөсдгийг цагаачдаг бол бид нар бүтэн гаргана. Америк бол одоо дахиж хүчрэх чинь гэдэг энэ зүйлийг яриагаар нөгөө талдаа жишээлбэл тэр улс оронд очиод иргэншил авчихсан байгаа иргэдийн хувьд бол бас л ахаал хүний эрхийг хөндөж явах жишээтэй байна те. Тэгэхээр ер нь яг хөө зүгээр бид нар доктортой хөгжлийн зорилго гэдэг ингээ ярихаар яг энэ зорилгын үндсэн ач холбогдол өөрөө хаана байгаа юм? Яагаад 17 юм? Тэгээ чи өөрөө дандаа уялдаа холбоотой шүү дээ. Хоорондоо уялдаа холбоотой явагдаж байгаа. Би түрүүн танд хэлсэн тохиолох юм бол өнөөдөр дэлхийд даяар 436 сая хүн яг өнөөдрийн байдлаар жишээлбэл юм ядуурлын, туйлын ядуурлын түвшинд очижсэн байгаа. Жишээтэй. Гэтэл энэ хүмүүсийн хувьд бол нөгөө хүний эрх гэдэг ойлголт өнөөдөр бид нар яг хөндөх ёстой юу эсвэл өнөөдөр идэж уух юмныхаа тухай бодох ёстой юу гэдэг ийм асуудал. Дөнгөж хорвоод төрөөд амьдарч байгаа хүүхдүүдийн асуудал маш хүнд нөхцөлд бас яригдчихэж байна. Нөгөө өсвөлөнд нэрвэгдсэн нийт одоо 821 сая чинь 90 сая орчим 5 хүртэлх насны хүүхдүүд байх жишээтэй байна. Тэгэхээр ялж байхгүй эдийн засаг бол энэ та үнэхээр хамааралтай. Үндэсний статистикийн хорооноос зарласнаар бол одоо бараг 3.1 шахуу ядуурлын түвшинд очижсэн Монгол улс байх жишээтэй байна те. Тэгээ та бид хоёр бол хоёулаа бас энэ удаа парламентд анхудаа сонгогдлоо. Улсын төсөв яаж батлагддгийг харлаа. Гэтэл улсын төсөв дээр таны яг ярьж ирсэн нэг зүйл бол энэ хүний эрх рүү чиглэсэн байдлаар те. Дээрэс нь парламент дээр баг анх удаа шахуу ярьсан баха. Хүн төвлөрсөн хөгжлийн төлөө гэдэг энэ концепцийг гаргаж стратеги дотор оруулж батлуулъя гэдэг энэ асуудлыг өндчихсэн те. Тэгэхээр энэ дээр ерөн зүгээр энэ манай Монгол улсын төсөв өөрөө яг хүний эрх рүү чиглэсэн байдлаар ямар төвшөнд батлагдаж чадсан гэж та бодож байгаа вэ? Энэ ядуурлыг бууруулах төвшөнд явж байгаа нөгөө 14 мегатус зөв үү буруу юу гэдэг тий. Тий. За та бол маш чухал асуудал хөндөж байгаа нь энэ бол нэгдсэн үндэсний байгууллагын төвшний 160 орон Парисын тунхаг шилбэл гаргаж сурсан. Өчигдөр Америк нэгдсэн улс гарчлаа тий. Ингэснээр 1 триллион долларыг буюу 1.8 долларыг тэд нар одоо хэмжээнэ гэж зарлаж шít. Энэ бол маш том одоо хүчний тэнцвэрөөр өөрчлөгдөж байгаа үйл явц юм. 2015 онд доктортой хөгжлийн зорилго 17 зүйл батлагдсан. Одоо биелэгдэх хугацаа нь бол одоо 5 жил хүрэхгүй хугацаа боллоо шүү дээ. Гэтэл энэ 17 зүйлийг хэрэгжил зөвхөн 22% шүү дээ. Нэгдсэн үндэсний байгууллагын 7 дахь ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун одоо илтгэлтэд дурдсан. Тэгээд 4 жил гарны хугацаанд үлдсэн 78% хэрэгжих боломжгүй байна. Яасан гэсэн чинь хангалттай мөнгө байсан, хангалттай эрх зүйн шийдлүүд байсан. Ганц л юм байхгүйсэн. Implementation буюу хэрэгжүүлэлт. Тэгэхээр Монгол бас яг үнтэй адилхан байхгүй. Өнөөдөр бид нар богино дунд урт хугацааны алсын хараа 2050 гэдэг бодлогын бичиг баримтууд байгаа ч гэсэн үйлдвэрлэл. Одоо их хурлын төвшөнд хуулиудаа уялдуулж байгаа 11 бодлогын бичиг баримт байна. Гэхдээ нөгөө implementation буюу хэрэгжүүлэлт хаана байх юм бэ? Тэ? Бид нар ингээл цаасан дээр олон юм ингээл хэвлэл гаргаад байдаг. Нөгөө хаана хэрэгж? Уялдаа наана уу? Одоо утааны асуудал дээр ч гэсэн энэ харагдаж байгаа. Утаатай тэмцэх байгууллага нь 8 удаа өөрчлөгдсөн, эзнээс болцсон, субъектээс болцсон. Хариуцлага байхгүй, эзэн байхгүй. Тэгэхээр одоо энэ улсын хурл бол 9 дахь парламентын хувьд анхны 126-тай. Тэгэхээр хүн төвт одоо стратеги зорилтыг төвшүүлсэн. За төсөв дээр бол 90% сэтгэд дундуур байгаа. Яасан гэхээр төсвийг дагуулж орж иж байгаа бичиг баримт 2025 оны хөгжлийн хөтөлбөр 4 бүлэгт орж ирсэн. Нэгт эдийн засаг, хоёрт бүсчилсэн хөгжил, гуравт Монгол хүн, дөрөвт Монгол хүн эрхчлөө. Тэгэхээр уг нь яаж орж ирэх вэ гэхээр Монгол хүн ихэнд орж ирэх хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал төсөв нийцэж байгаа хэсгийг хянах хэрэгтэй. Аудит хянаж чадаагүй. Яагаад тэгэхээр хэмжих нэгж тодорхойгүй гэдг хянаж чадаагүй. Тэгэхээр одоо яаж нэг гэхээр бид нар хичнээн мега төсөл хэрэгжүүлж болно. Хичнээн эх орондоо орлого оруулах, мөнгө олох, санаачлал гаргаж болно. Гэхдээ тэрний хэмжүүр нь Монгол хүний амь нас, эрүүл мэнд, ажлын байр, өрсөлдөх чадварт нэмэр болох уу гэсэн шалгуурыг бид нар гаргах хэрэгтэй. Тэгэхээр одоо бол 2026 оны төсөв дээр бол энийг гаргах гол хэмжүүр нь өөрөө стратегч нь гараад ирлээ гэсэн үг. Тэр бид нар яг ардаас нь ажиллаж байгаа. Тэр энэ дээр бол одоо ямар ч гэсэн ингээл хэрэгжүүлээд явах хэрэгтэй. За миний хувьд ягаа энэ дээр одоо ийм чанга дуурайд байгаа гэхээр хүний эрхийн дэд хорооны даргын хувьд яг энэ одоо өнөөдрийн нөхцөл байдалд хүний эрхийг хангана гэхээр хүний эрхийн хөтөлбөр ч юм уу нэг юм хууль батлаад шийдэгдэхгүй.
Яг тэр нийгэм эдийн засгийн тэр бүх дэд бүтцийн энэ хүний эрхийг хамт хангах хэрэгтэй. Тэр утгаараа стандарт гэдэг ойлголт өгдөг тийм ээ. Та ямар ч шийдвэр гаргасан энэ чинь хүний эрхийг дээдлсэн, хүний эрхийн мэдрэмжтэй байх хэрэгтэй гэдэг. Тэгээд бүр арга буюу улсын хэмжээнд бүх иргэдийн хурлын төлөөлөгчнөөс бүгдэнд нь бичиг явуулсан. 7900 бичиг явуулсан. 21 аймгийн 330 сумын бүх иргэдийн хурлын төлөөлөгчнөр та бүхэн шийдвэр гаргалтандаа энийг харгалзаж үзээч гэдэг юм бичиг явуулаад сууж байгаа байхгүй. Тэгэхээр яалч байхгүй бол нөгөө нэг нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилго анхнаасаа гарах суурь зарчим зөв байсан л болж таарад байгаа юм л та. Нийгэм эдийн засаг байгаль орчны асуудал. Тэгш хүртээмж холбоотой асуудал. Яг гоо хүний эрх үндэсний комисс гэж байдаг. Та өөрөө одоо бас бид нар ч бас очиж ажиллаж байсан та хүний эрх үндэсний комисс дээр. Энэ комиссийн үйл ажиллагаа маань яг байгаа хэмжээ нь онохгүй байна. Нэг. Хоёрдугаарт хэрвээ байгаа онжоогоо гэж үзэх юм бол яагаад эрх зүйн орчин дээр өөрчлөлтүүд өнөөдөр хүртэл хийгдэхгүй байна. Бид нар үндсэн хуулиар барьж байна. Нөгөөх нь хүний эрхийн тунхаглалаа нэг барьж байна, тунхаглаа нэг барьж байна. За нөгөө талдаа бид нар эдийн засаг юм уу нийгмийн асуудлаар бүгдийг чихээд яж бас болохгүй. Нийгэмд ийм сэртгийсэн маш олон гэмт хэрэгүүд гарч байгаа. За тэр гэмт хэргийн одоо тодорхой хэмжээний хувь нь бол одоо ардчлалаас нөгөө төлөрсөн төлөвлөгөөд эдийн засаг ба социализмаас ардчлал руу шилжих үеийн процесс дээр годомжинд орхигдсон магадгүй эцэг эхийн хараа хяналтнаас орхигдсон байсан хүүхдүүдийн холбоо бүхий асуудал гэж тайлбарлаж ярьж. Тэгэхээр ковид шиг цар тахал дэлхийд тарахгүй гэдгийг бид нар үгүйсэхгүй. Гэтэл дэлхийн эрүүл мэндийн байгууллага тэр томоохон хэмжээний орнуудаас орж ирж байгаа татвар хураамж магадгүй хандвар маш олон асуудлуудыг шийдвэрлэж байгаа түвшинд байгаа. Тэгэхээр бид нар энэ эдийн засгийн холбоо бүхий асуудлаас үүдэлтэй ажилгүйдэл нөгөө архиталт нөгөө хүчирхийллийн асуудлууд те нөгөө хүүхдийн асуудал 2 хоногийн өмнө ээж нь архи уугаад сог хит согтурснаас улбаатай 2 сартаа хүүхэд орноосоо унж осгож өгсөн асуудал гарлаа. Энэ бас л нэг талтай хариуцлага асуудал. Гэхдээ тэр хүүхдүүд өнөөдөр хүний эрхээр хангагдах ёстой юугүй юу гэдэг холбоо бүхий асуудлын дээр бас давхар хөндөгдөх ёстой. Тэ. Одоо яг зөвөр англи хэл дээр ингээд хэлэхэд бол equal right гэж хэлж байгаа. Тэгш эрх гэж хэлж байгаа. Нөгөө талд нь equal protection буюу тэгш хамгаалт гэсэн ойлголт байдаг. Монгол хэлэн дээр яасан гэхээр нэг тэгш эрх гэл нэг орчуулгатай болсон. Гэтэл энэ чинь тэгш эрх тэгш хамгаалт гэдэг бол хоёр өөр ойлголт. Хүн бүхэн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх тухай нэг ойлголт. Гэтэл төрөөр тэгш хамгаалуулах чадвар. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 19 дугаар зүйл дээр иргэн эрхээ эдлэгт нь нийгэм одоо эдийн засгийн баталгааг төр хангана гэж заагаад өгсөн. Гэтэ энэ ажилдаггүй. Ажиллахгүй шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө хамгаалт гэдэг бол төрөөс хамгаалах тухай ойлголт. Тэгш эрх гэдэг бол эрхээ эзлэхин хоёр ч хоорондоо явж байгаа нийлээд легитим чанартай болдог хэрэгжлээний тухай хүний эрхийн асуудал байгаа байхгүй. Тэр энэ наад захын энэ нөгөө ойлголтын дээр бид нар ингээд нэг мөр ойлгоогүй яваад байгаа. Хоёрдугаарт үндсэн хуулийн дээр хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм. Хүмүүнлэг нийгэм гэж тэгвэл юу хэлээд байгаа? Хүнлэг нийгэм гэж. Иргэний нийгэм гэж тэгвэл юу хэлээд байгаа? Ардчилсан нийгэм гэж юу хэлээд байгаа? Тодорхойлтуудаа бид нар хязгаарч хэрэгжүүлээг байхгүй. Ардчлалыг анархизм гэдээ ойлгоцсон. Одоо олон улсын хэлээр defamation abuse буюу хүнийг гүтгэх, бусдын нэр төр алдар хүндийг гутаах те доромжлох хэдэр бол гэмт хэрэг байна те. Гэтэл бол ардчлалын нэрээр хэний ч эрх рүү халдаж болдог. Хэнийг ч шүүхээр шийтгдэггүй байхад нийгмээрээ ялалж болдог юм зэрлэг болчихгүй. Тэгэхээр үндсэндээ юу гэж хэлэх гээд тэгэхээр хүмүүнлэг нийгэм, иргэний нийгэм, ардчилсан нийгэм гэдэг энэ гурав чинь нийлээд хүмүүнлэг гэдгээ бол бид нар нөгөө хүндээ чиглэсэн стандарттай тийм бодлоготой. Иргэн гэдэг бол иргэний оролцоонд суурилсан, иргэнийхэн дуу хоолойг сонсдог, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвэлтэн нэгдэг. Үг хэлэх тэр эрхийг нь хангадаг. Тэгээд ардчилсан буюу нөгөө сүйр эрхүүдийг хангасан. Ийм нийгмийн тухай бол бид нар зориод явдаг. Гэхдээ Монголд ардчлалын эмзэг чанар нь хүмүүсээс их хамааралтай. Нэг хүчтэй лидер гарч ирэх юм бол тэр хүний үзмжээр асар олон асуудал шийддэг. Үе үеийн ерөнхийлөгч нарын харизма Монголын улс төрийн цагийн байдлыг тодорхойлж чаддаг. Тэр энэ савлгаа нь өөрөө нэг Монголыг тийм эмзэг улс болгоод байгаа. Ардчилтай эмзэг улс болгоод байгаа. Тэгэхээр давын өмнөх наад захын энэ юм тодорхойгүй одоо засгийн газар 1.8 жилийн настай байлаа шүү дээ, тий. Тэр энэ тогтворгүй байдал чи өөрөө Монголыг дэлхийд итгэгдэх байдлыг царниулаад байгаа. Таны хэлж байгаа одоо шилбэл яг энэ одоо тэр Парисын хэлцээрээс гарч байгаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарч байгаа. За эрх биш НАТО-гоос Америк гарахгүй бах. Маш олон зүйлээс татгалзаж байгаа.
Энэ бол нөгөө нэг үндэсний үзлийн Америкчуудын тэр үндэсний үзэл дээр босч байгаа улс төр шүү дээ. Одоо Германд бол Alternative for Deutschland гэдэг юм ингээд гарч ирж байгаа. Тэр Монгол улсын хувьд гэх юм бол Америк, Орос, Хятад шиг ийм асар том хүн амтай, эдийн засагтай, цэрэг эдийн засаг, геополитикийн тоглогч улсуудын дэргэд бид нар ингээд үндэснийхээ өрмөц онцлогийг аваад энэ нэг ардчлаа алдчихгүй шиг аль болохын шудраг өсө хангах гад тэ томчуудтай том дэвжин дээр үзэхгүй ч гэсэн бас нэг одоо мөчөөгөө өгөхгүйгээд одоо байхгүй цэвэр ерөөсөө иргэд рүүгээ чиглэсэн бодлого, эдийн засгийн бодлогыг л төлөхөө хангах хэрэгтэй. За сүүлийн үе зүгээр засгийн газрын зүгээс хэдэн сайн үйлдэлүүд хийж байгаа нь энэ 3 дахь орны хөрөнгө оруулалт. 3 дахь орны эдийн засгийн энэ одоо сонирхлыг Монгол улс руу татчихж энэ бол тусгаар тогтнолон олон талаар гагнах энэ процессууд бол явж байгаа. Тэр өнөөдөр шулуух хэлэхэд бол таны хэлж байгаа үнэн эрхийн зөрчлүүд маш их гарч байна. Өнөөдөр бол энэ хүний эрхийн төлөв байдлаар бол Монгол улс тийм сайн үзүүлэлттэй байхгүй байна. Энэ дээр бол бид нар зайлшгүй бүр шийдэмгий одоо өвчнөр бол цогцолтын тун шиг арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Жишээлбэл та бол одоо ногоон бодлогын сайд хийжсэн хүн. Тэгэхдээ ногоон бодлого гэдэг чинь юуны төлөө хөгтлөөр дээр Монгол хүний төлөө л амар тайван эрүүл аюулгүй орчны төлөө л багхгүй. Тэр одоо аялал жуулчлалын бодлого байна уу? Өөрөөр хэлбэл нөгөө хүн ам зүйн бодлогодол одоо өсөлтийг тэтгэсэн тэр зүйлтэй бол холбоотой. Тэгэхээр ер нь бол одоо өнөөдөр энэ эдгээр өдрүүдэд бид ч гэсэн бас ингээл утаа өнөр маш олон төрлийн зүйлүүд ярьж байгаа. Эцсийн явж байгаа л хүний эрхийн асуудал. Тэгэхээр зөвхөн миний зорилго бол энэ хүний эрх гэдэг зүйлийг нэг тийм тусна гаргаал нэг тодорхой сэдв болгоод явах гэсэн илүүтэйгээр аливаа бүх дарга нарын шийдвэр гаргалт бүр дээр л үзэгний үзүр болгон дээр л хүний эрхийг хангасан стандарт байх ёстой гэдэг тэр зарчмыг л ойлгуулах гэдэг. Өмнө нь утаа хүний эрх гэж ярьдаггүйсэн мэт. Хүлэн чинь амьдын эрүүл аюулгүй орчин амьдрах эрхийн тухай л ойлголдог. Тэгш эрхийн хамгаалал гэдэг та их зөв хэллээ. Угаасаа ч олон улсын зарчим. SDG-ийн 17 дугаар зорилт буюу тэгш ёс шудраг ёсны хамгаалал гэж орж ирдэг те. Сүүлийн үед энэ нөгөө шүүхээр хамгаалуулах хэрэгтэй холбоотой асуудлууд их өндөгдөж байна. Жишээлбэл тодорхой хэмжээний өндөр албан тушаалтай юм уу, албан тушаал хасчихсан хүмүүс. Одоо за сая 2022 оны 19 сар 24 оны эрүүгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр аваа ажиллаа л да. Гэхдээ гэмт хэрэг үлдгэсэн цаг хугацаанд дарааллыг хамаарч байгаа тийм. Тэгэхээр тэнд бол нөгөө ял завших гэдэг процесс байгаа. Нэг. Жишээлбэл өндөр албан тушаалтай тодорхой албан тушаалтай явж ирсэн нөхдүүд прокуророос одоо хүсэлт гаргасны үндсэн дээр нөгөө торгуулийн ялаар шийдвэрлэгдэх буюу нөгөө 40-50 сая төгрөг төлөөд яг мэдээж хохирлоо гаргад болно. Гэтэл энгийн иргэд тийм боломж байдаггүй. За нөгөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд орсон процесстэй холбоотой асуудал бас байна те. 2. 3 дугаарт бол сүүлийн үед ихээхэн гарч байгаа насан туршгүй хүүхдүүдийн гэмтэрхтэй холбоотой асуудал байна. Бас хүний эрхтэй холбоотой шүүгээр хамгаалалт эрхтэй холбоотой асуудал. Энд бол нөгөө өмгөөлөгч авч чадахгүй байх буюу амжиргааны түвшнээс шалтгаалтаагаар тодорхой хэмжээнд өмгөөлөгчгүйгээр байд юм. Эсвэл одоо өмгөөлөгчтэй байсан ч гэсэн ёс төдий нэр төдий байдлаар орж өмгөөлүүлсэн. Гэхдээ тэн дээр сэтгэл ханамж дутуу буюу би бол өмгөөлөх эрхээ шүүхээр хамгаалуулах эрхээ би эдэлж чадсангүй. Энэ бол миний хүний эрхийн зөрчил байлаа гэдэг энэ асуудлыг хүнддэг те. Тэгээ ингээ харахаар бол яг зөвхөн Мартин Лютер Кинг шиг ийм кейс гаргаж ирсэн. Магадгүй тийм том хэмжээний ийм үндэсний хэмжээний бодлого болохоор хэмжээний бодлого магадгүй гараагүй ч юм гэж харамсал төрдгөл дэ надад. Жишээлх юм бол Мартин Лютер Кинг нөгөө I have dream боёо надад мөрөөдөл байна гэдэг том ихтгэлтэй хар шар арьс хүмүүс те нэг танким суугаад зэрэгцэн суугаад тохоо нийлүүл суугаад суралцахыг би хармаар байна гэж хэлсэн. Гэтэл сүүлдээ нөгөөх нь тэр байтугай хар шар хүмүүс хоорондоо суугаад хүүхдтэй болдог процессор орсон. Энэ бол хүний эрхийн хувьд бол маш том дэвшил рүү шилжсэн процесс. Бодлого бол маш сайн хэрэгжсэн гэдэг ч юм уу те. Тэгэхээр бид нэр ерөн зүгээр энэ хүний эрхийн бодлогын хүрээнд явуулж байгаа энэ төр засгийн бодлого ер нь яг байгаа онж байгаа юм уу, орохгүй байгаа юм уу, зөв явж байгаа юм уу, буруу явж байгаа юм уу. Энэ дээр тодорхой бодлого тодорхойлогчийн хүрээнд те бид нэр яг ийм бодлогыг л явуулж өгвөл магадгүй. Манайх ч хүн ам цөөх шүү дээ. 3.5 сая хүнтэй 1.1 сая хүн хөдөлмөрийн насны хөдөлмөрлөлт. 1.3 сая хүн хүүхэд байна. За 400 гаруй мянган малчин байна. За 386 мянган ахмад настай байна. 126 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэдэг ч юм ингээд процесс хийж явчихна те. Тэгэхээр энэ дээр ер нь одоо цаашдаа яг Монгол Улсын төрд ялангуяа та хууль тогтоох засаглалд орж ирсэн хүний хувьд энэ дээр ямар бодлого хүний эрхийн дэд тооноос явуулах гэсэн төлөөр тий маш тодорхой хэдэн бодлого байна. За та бол хөвсгөл Эдрийн хэлдгээр бол эрд буюу орхон. За ингээ булган гэсэн 3 аймгаа сонгогдсон. За хөвсгөлийн хувьд гэх юм бол
Монгол улсын 2 дахь олон сумтай аймаг. Олон хүн амт өлөрсөн аймаг. За орхны хувьд бол хот. За Булган бол одоо анхдагчдын үлгий харьцангуй бус 2 аймаггаа бодвол хүн ам зүйтэй. Гэхдээ тэнд ямар асуудал байна гэхлээр хүний эрхийн үндэсний комиссаас гарсан боловсролын асуудал гарах судалгаагаар суманд байгаа хүүхэд Улаанбаатар хотод байгаа хүүхдтэй хооронд боловсролын тэгш байдал 8 дахин ялгаатай. 10 болов суманд байгаа жишээ татчих шүү дээ тийм хүүхдийн боловсрол эзэмших тэр боломж Улаанбаатар хотын сургуулиас 8 дахин бага байна. Энэ бол дундаж жишгээр шүү. За аймгийн мөрөнгө арай өөр 4 дахин багч гэдэг юм уу. Энэ яаж тэгэхээр эцэг эхийнхээ орлогоос хаана амьдарч байгаагаас хамаарч харьяалаас хамаарч хүүхдүүд ижил биш гарнаас эхлэдэг. Энэ эргээд нөгөө нийгмийн шудраг ус байдлыг эхлүүлж байгаа. Тэр ерөөсөө ингэж 1982 он буюу 43 жилийн өмнөөс FOS гэдэг байгууллага байгуулагдсан. Forum of Small States. Энэ яаж юм гэхээр 10 саяас доош хүн амтай улсуудын зөвлөл одоо нэгдсэн үндэсний байгууллаганд дэргэдэг байгууллага. За энэ байгууллага яадаг гэхээр одоо нэг 40 орчим орн байна. Монгол улсынд орцсон байгаа. 10 саяас доош хүн амтай улсуудыг сая хүртэлх 5 сая хүртэлх 10 сая хүртэлх гэж 3 ангилаад энэ улсууд яаж хөгждөг юм бэ? Яаж энэ хүний эрх хангагддаг юм бэ гэдэг судалгаа хийдэг. Яаж энэ улсууд хөгжөөд байгаа юм бэ гэдэг судалгаа хийдэг. Тэгэхэд 3 зүйл тогтолцоонд харагдаж байгаа. Tommy Coe гэдэг хүн одоо энийг ахалж байгаа. Нэгт нь ерөөсөө л боловсролын тэгш хүртээмжтэй байдал. Энэ боловсролын тэгш хүртээмжтэй байдал гэдэг бол ирээдүйн нийгэм эдийн засгийн өсөлт шудраг ёсны тэнцвэртэй байдал, дээрэс нь хүний эрх хангагдагч зорь гэж үздэг юм байна. Скандинавын орнуудад дэгдэг шүү дээ. Боловсрол зарцуулж байгаа $1 12 дахин өгөөж өгдөг гэж. Тэр багаасаа эхлээд сэтгэлийн наснаасаа ихсүүлээл багаасаа шудраг ёс гэдэг бол ийм зүйлийг хэлдэг юм байна гэдэг итгэл үнэмшилтэй нийгэмд бие хүмүүс өсдөг юм байна. Тэгэхгүй нөгөө бага насандаа ингээд одоо би гадуурхагдаад миний эцэг их орлого багтаа ядуу тий би хөдөө байгаагаараа илүү чанаргүй боловсрол эзэмшнэ гэх юм бол нийгэмд айгуу тийм хонзондоо өсөх магадaltaй байдаг. Эдгээр муусаад одоо ингээд нийгэмд хайц спич буюу үзий ядах сэтгэл зүй байгаа даа шүү дээ. Тэр яаж юм гэхээр угаасаа энэ нийгэм чинь шудраг бос суурьнд авигдсан учраас хүмүүс өөрөөсөө илүү амжилттай явж байгаа хүн дээр талархах гэхээс илүүтэйгээр эдгээр бол хулгай хийсэн. Эдгээр бол нөөцний хулгайч гэж боддог ч юм уу. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бизнесийн орчныг нь дарамтыг нь цөөлж өгөхгүй бол ягаад шудраг ёс тогтохгүй тэр хэрээр ягаад ч хүний эрх хангагддаг юм байна. Өнөөдөр 230 мянган монгол хүн хэлгийн чандад аж төрж байгаа. Өнөөдөр Солонгост 30 гаруй мянган хүн хууль бусаар аж төрж байна. Харалсан гэж. Төрийн албаа хаагч хүртэл зуны 3 сар нь Солонгос руу яваад ажиллаж шít. Энд жилийнхэн цалин тэнцээ хөс хүчээ тусгаад тэнцээ ажиллаад олж. Тэр мөнгөөр энд ирээд байр авах гэсэн чинь мөнгөний ханш унаад бод олцсон тий. Тэр бид нар их хорондоо ингээд шударгаар ажиллаад амьдраад тэр цалингаараа амьдрах нөхцөл байхгүй шүү дээ. Энэ эдийн засгийн буруу платформ яваад шүү дээ. Тэр хүмүүсийн хувьд хүний эрх зөрчигдөж байгаа байхгүй. Одоо шударгаар ажил хөдөлмөр эрхлэх гэдэг эрхэн зөрчигдөд шүү дээ. Тэр эдийн засаг нь энд дарамттай байгаад байгаа учраас нөгөө брендэрэн буюу тархины гойжлчин гадагшаа яваад. Тэгээ улс төрт нөлөө бүхий хүмүүсийн хамааралтай хүмүүс шулуух байлгаад нам дагсан хүмүүс ч гэдэг юм уу Монголд те 10 бизнес тутмын 7.5 бизнесийн төртэй хамааралтай байгаа учраас энэ механизм буруу яваад. 3 дугаар таны төрөний хэлдэг хөл шүүхийн тогтолцоо улс төрөөс хэтэрхийг хамааралтай байгаа. Тэр энэ 3 зүйлийг засахгүйгээр хүний эрхийн суурь ойлголт засагдахгүй байхгүй. Тэрнээс биш одоо ингээд хавдартай байнгут нь цаана байгаа урхгийг нь эмчлэхгүй наана байгаа эдээ бэрийн шахаад байгаа юм шиг шүүх буруу ажиллаад байна тийм үү. За одоо ингээд эрүүдэн шүлгчлээ. Одоо эрүүдэн шүлгсэн 37 хүмүүс нэлээд холбоо байгуулсан тий. Одоо энэ хүмүүсийн хохирлыг яаж нөхөн төлөвлөх вэ? Яаж барагдуулах вэ гэдэг бид нар дандаа нөгөө хам сэнжтэй нь үзээд шүү дээ. Гэтэл цаанаасаа хүний эрхийн зөрчилдөггүй байх нийгмийн суурь ойлголт үе гэдэг дээр бид нар шийдвэр гаргах хэрэгтэй. Тийм учраас бүх юм нөгөө бүх зам Ром дээр очно гэдэг шиг бүх зүйл боловсрлоос эхэлнэ. Боловсролын тэгш хүртээмжтэй байдал бол 20-30 жилийн дараа нийгэмд үр өгөөж өгдөг бөгөөд эндээс эхэлж нөгөө нэг ирээдүйн иргэдийн одоо нэг тийм гэгэрэл гэх юм одоо амьдралдаа эрэг хандлагатай өрсөлдөх чадвартай хүмүүс болж төлөвшөх энэ суурийг тавьж нийгэм цэвэрших юм байна гэдэг л ийм хандлага байгаа. Энэ бол хамгийн угийн угтах одоо утгын чандад байгаа агуулга бол энд байгаа. Мэдээж зүгээр наагур нь бол зөндөө ажлууд байгаа. Хүний эрхийн үндэсний 20 дугаар хөтөлбөрийг бид нар энэ жил батлана. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримталд энэ жил бид нар шинжилэлт хийнэ. Дээрээс нь хүний эрхтэй холбоотой дагсан хуулиудыг гаргана. Гэр чохирчийн хууль, давхрын хууль, хохирлыг нөхөн төлөвлөх барагдуулах хууль гэдэг энэ процессын ажлууд зөндөө хийгдэнэ. Нэгдсэн үндэсний байгууллага анх нэг доктортой хөгжлийн зорилгыг гаргахын тулд судалгаа нэлээд хийсэн юм бэл.
Тэг ингээд судалгаа хийгээдсэн чинь нэг асуудал үүссэн. Тэр нь юу байсан бэ гэсэн чинь яг мэдээж нөгөө эдийн засгийн нөхцөл байдал тэгш ёс тэгш байдал шударгаас хүний эрх ингээ маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Нийгэм, эдийн засаг, байгаль орчинд холбоотой асуудлууд. Тэгээ ингээ харсан чинь хамгийн урт наслалтай орн, хамгийн бага наслалтай, дундаж наслалтай орны хоорондын харьцааг нь үзсэн чинь 31 насны зөрүү байсан. 31 нас. Энэ 31 насны зөрүүн дээр эдийн засагтай холбоотой асуудлууд мэдээж байсан. Гэхдээ хүний эрхтэй холбоотой асуудлууд нэлээд чухал байр суурийг эзэлж ирсэн. Тэгэхээр хүн төрх нь ойлгомжтой. Төрөөд өгөх хүртэл амьдрах нь ойлгомжтой тий. Гэхдээ энэ цаг хугацаанд ямар эрх эдлэх ёстой вэ гэдэг. За одоо сая та хэллээ шүү дээ. Жишээлбэл хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээр хангагдах ёстой. Тийм учраас агаар орчны бохирдолтой холбоотой асуудал дээр бол үндсэн хуулийн зөрчил буюу хүний эрхийн зөрчил болж явж байгаа. Тэ? Боловсролын ялгамжтай байдалтай холбоотой асуудал. Энэ бол ижил тэгш боловсролоор хангагдах ёстой. За эргээд нөгөө агаар орчны бохирдолч гэдэг юм уу өвчлөлтэй холбоотой асуудал үүдэлтэй эрүүл мэндийн асуудал бас орж иж байгаа. Одоо бид нар зүгээр хол явах шаардлагагүй. Дээшээ дөнгөж гараад одоо баян шүү гэдэг юм уу эсвэл чингэлтэй долоон бодол гэдэг юм уу хайласт ингээ гарахад нөгөө нэг асуудлууд энэ хүний эрхтэй холбоотой маш олон асуудлууд хөндөгдөж байгаа. Тэ? За мэдээж төрийн бас байгууллагууд ч ажиллаж байгаа. Манай ганц хол ингээ одоо нэг ландун тохиом мохоос ахуулаад ингээл ажиллаж байгаа жишээтэй. Аль бол ажилтдаг те. Нөгөө муу нэртэй луу данстай гэдэг шиг загдаагаас ахуулаад бас л ингээл бүр хамт арчдаг цуглуулаад амжиргааг нь дэвшүүлээд ажлын байраа хангаад байгаа мөртлөө тэр хүнд буруу байхыг үгүйсэхгүй. Гэхдээ тэнд бас нэг ингээл тэрний төлөө явж байгаа хүмүүс бас байна. Тэ. Тэгэхээр бид нар яах вэ зүгээр ингээ таны сайн ярьсан ингээ маш олон зүйл төр ингээ дүгэлт хийгээд нэг талтай харахад нөгөө талдаа бид нар одоо нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилготой уялдуулаад бодлого хөтөлбөрөөр ингээ харахаар нөгөө төсвийн хяналтгүйгээс улбаатай авилга нүрэлсэн байна гэдэгтэй адилханаар хууль эрх зүйн орчны хяналтгүй хэрэгжилт нь байхгүйгээс улбаатай хүний эрх маш их хэмжээтэй зөрчигдөж байна гэдэг юм дүгэлт рүү хүссэн хүсэг орж байгаа. Бүр яалж байгаа орж байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр бас агаар орчны бохирдлын сонсгол явагдаж байгаа жишээтэй байна. Гэтэл өнөөдөр хүртэл нэг ч хүн миний одоо амьд аюулгүй орчинд амьдрах эрх хангалттай учраас гээд үндсэн хуулийн дагуу магадгүй жишээлбэл цэцэд хандсан нэгч тохиолдол алга. Эрүүл мэндийн хохирлолтой холбоотойгоор эрүүл мэндийн яамнаас одоо хохирол нэгэмжсэн нэгч тохиолдол алга. Миний аюулгүй орчинд амьдрах хэвээр энэ орчныг бүрдүүлээгүй байна гэж засгийн газрын шүүгд өгсөн нэгч тохиолдол алга. Одоо та бол зүгээр нэг цайдар ажиллаж байхдаа бол зөндөө их ачаалтаа ажиллаж би харж ирсэн. Зүгээр тэгээ надад нэг кейс чинь л айгүй гоё санагдсан байхгүй. Олон кейс байгаа л да. Тэр чи одоо нэг хууль бус газар гээл ингээл энэ гол тойрсон өчнөө одоо нэг мэдээлэлд орох хүмүүстэй авилга хэл ахуулын үр шимээр баах юм авцсан байдаг те. Гэтэ нэг юм бол айгүй зүг байсан байхгүй. Тэгэхээр Батулгын үед нэг баахан шар уут тараагаал хүмүүс шөмжлүүлээл хогны утгал нэг юм болсон шүү дээ. Гэхдээ тэрийг шөмжилж ирсэн ч гэсэн одоо хүмүүс харьцангуй бараг 80-90% Улаанбаатарт хэвшсэн байхгүй. Хогны ут зарагддаг болсон. Хар ут, жижиг том утууд. Гэдэгтэй адилхан та байгаль орчны сайд буюу энэ ногоон бодлогыг хийж явахдаа энэ хур хогтой олон газруудыг цэвэрлсэн байхгүй. Бүр тэрийг би анхааралтай ажиглаж ирсэн. Энэ биш дээ зүгээр хог цэвэрлэх тухай асуулт бас биш байхгүй. Нэгд энэ экологийн сүрэл таригч чинь хүмүүс бид өөрсдөө юм байна. Хоёрдугаар тэр үед ийм судалгааг би уншиж бүр инээдэрчсэн байхгүй. Явуулаар явж байгаа хүмүүс хог хаяхаас илүүтэйгээр тухайн нутгийн дотоодын аялагчид сайхан өөрсдөө ачаа явждаг 70-80% байсан байхгүй. Тэгээ энэ юу гэж байгаа гэхээр бидний хандлагын тухай ойлголт. Бид нар чинь энэ өх орондоо эзэн шүү дээ. Бид нар чинь газар орондоо эзэн шүү дээ, тийм. Бус хүмүүсийг ирэхээр хадшаа үзүүлээдэг. Өөрсдөө болохоор арх угаа шилийн хаяалан хөрүүлэл тавиад моон дээр тавиа авчдаг. Нутгийн иргэд өөрсдөө нутгаа хайрлахгүй юм гэдэг тэр судалгаа гарч ирсэн байхгүй. Тэр энэ зүйлийг бид нар ингэж хэвшүүлж ижил нэг хүн хэлэхээс нааш цаас чичгээс нааш гэдэг шиг. Зарим тохиолдолд бид нар нэг л агаарын мянган бодлого орхоос илүүтэйгээр яг прагматик тэ хөрсөн дээр хэрэгждэг зүйлийг үлгэрлэх ёстой. Сайт хүн юу хийдэг? Гүйцэтгэх цэцэрлэгийн нэг салбарыг толгоолж байгаа. Тэгвэл тэнд хүмүүсийн тэр habits буюу зуршлыг зөв болгоход нь манлайл хийж явах хэрэгтэй юм бэл. Тэгжээж энэ чинь байгаль орчны нөгөө SDG-ийн доктортой хөгжлөхөөс гадна хүн хариуцлагатай байх тухай ойлголтохгүй цаад утгаар. Хүн эрхээ шаарддаг байх хэрэгтэй. Хүн өргөө биелүүлдэг байх хэрэгтэй. Хүн хуулиас сахдаг байх хэрэгтэй. Хүн төрсөг болохгүй байх гэж байгаа бол эрхэж зөрчиж байгаа бол чагсаалаа хийдэг гэж болно тийм. Тэр нь хүний эрхийн ойлголт гэдэг чинь нэг талаас эрх юм шиг боловч нөгөө талаас хариуцлагатай эрх юм байна. Ямар улсууд хөгждөг юм бэ гэхээр critical mind буюу
шүүмжил сэтгэлгээгээ зарим хүмүүс оршуулад. Зарим хүмүүс болох юм бол нухацтай сэтгэлгээ гэж хэлдэг. Ийм хэрсүү иргэдтэй үндэстнүүд хөгжөөд идэв юм байна. Израилийг хар. Солонгосыг хар. Шаардлага тавьж чаддаг эрхээ эдлэхийн хэмжээнд бас өөрийгөө нэхэж өөрийгөө хэрэгжүүлж чаддаг үндэстнүүд хөгждөг юм шүү дээ. Тэгээ тэнд чинь болох юм бол тэр зуршлууд хандлага дээр бид нар манлайлал хийх юм байна. Хэрвээ Монгол хүмүүсийн нийтлэг хандлагыг нэг хуваарьл эерэг болгоход ямар олон эерэг үр дүнгууд гарах бол зүгээр боддоо. Тийм биз дээ тий. Тэр хандлагаа жоохон өөрчлөхөд бид нар маш олон зүйл өөрчлөгдөн шүү дээ. Тэгээ энэ дэр бол бас хувь хүний хувьд бол би танд талархаж байгаа нь бол бас гүйцэтгэх цэцгэлдэг энэ зүйл дээр манлайлжсэн. Энэ зүгээр нэг хэлэн хог зөвлөгдөх ойлголт биш байхгүй. Гэхдээ одоо тэрнээс ч хойшоо энэ нөгөө хур хогийн асуудлууд зэгцэж байна. Сая сонгуулийн үеэр бид нар нөгөө юунд очиж байгаа байхгүй. Сэлэнгийн нөгөө нэг наатлын тосгодуудаар явж байгаа байхгүй. Бас л ингээл хогтой уулцсан. Ямар гоё онгон дагшин байгаль те. Хүний үйлчлэлээр ямар аимшигтай болчихж байна те. Менежментийн л асуудал те. Энд бол ингээд маш олон зүйлийг ярьж болно. Тэгэл энэ бас тэгэл эрхийн л асуудал байхгүй. Таны нөгөө эрүүл аюулгүй орчин амьдрах стандартын л асуудал. Тэгэхээр үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх, бүрэн эрхээ одоо олж би танаас бас нэг асуулт асууя гэж бодож байна. За та одоо ингээд бас Монгол улсын хувьд энэ байгаль орчны ногоон хөгжлийн яам гэдэг бол өөрөө маш том одоо салбар. За дээрэс нь маш их хүмүүсийн хардлах сэрдлэг бухимдалтай бас холбоотой зүйлс байдаг. Хэдэн мянган хууль бус зөвшөөрөл лиценз 8А гэж явдаг те. Одоо энэ богд ууланд амьдарч байгаа хүмүүс чинь бүгд отог гэдэг зөвшөөрлөөр авцсан байдаг. Хэрнээсээ үе үеийн зарим ч одоо ялз юм аваад явсан байдаг те. За тэгээд таны урилгаар, таны санаачлагаар нэг олон улсын хурал Монгол болох гээд байгаа юм байна гэж те. За тэгээд сошиал дээр болохоор энэ одоо мөнгө гарцсан зүйл зарим зөв гэдэг те. Миний итгэл үнэмшлэр бол Монголд олон улсын хурал, олон улсын шийдвэр гаргасан, олон улсын меморандум хийсэн юм хэдий ч нэ олон гарч явах тусмаа тэр хэмжээгээр Монгол улс дэлхийд өрсөлдөх чадвартай үнэлэгдэх боломжтой байна гэж үздэг. Тэр хэмжээгээр бас хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг татна гэсэн үг шүү дээ. Тэгээ нэг айл зан сайтай айлд хүн бүхэн цуглан, замх сайтай нууранд шууд бүхэн цуглана гэдэг шиг те. Тэгэхээр та тэр нэг хурлын ач холбогдлыг бас хэлж өгөөч те. Бид нар АСЕМ-ээс хойшоогоо нэг тийм томоохон юм зохион байгуулаагүй шүү дээ. Энэ талаар Зааны ясын хэрэг буюу Котдивуар Абижан хотод болсон. Би зүгээр ганцхан жишгээр хэлж гэж байна. Абижан хотод болсон 2022 оны цөлчтэй сэрэг конвенцийн талуудын баг хурал. Ингээд Африкт болж байгаа зааны ясын хэрэг гэдэг энэ улс бол одоо цөлмөгдсөн алмаазнасаа болоод асуудалд орсон тийм. Нөгөө баялагын хараал гэдэг улсуудын нэг Африкийн 10 улсын нэг багхгүй. Тэр улс мөнгө гаргасан. Гэхдээ тэр улс 2.6 тэрбум долларыг төсөл хөтөлбөрөөр босгож чадсан байхгүй. Бид нар өнөөдөр энэ 50 тэрбум 100 тэрбум төгрөг гарах гэдэг нэгэд намайг яллаа да. Гэхдээ энэ байгаль орчны сайд Батартан ч одоо юм байж хтай юм хийжлээ. Бид нар төсөл хөтөлбөрөөс хайж чадвал 1 тэрбум 2 тэрбум долларын төслийг бид нар хэрэгжүүлж авчулдах боломж энд байгаа байхгүй. Хоёрдоорт Монгол улсын газар нутгийн 76.8% зөрчилдөнд нэрвэгдсэн. Жил болгон 2367 орчим гол мөрөн, нуур, цөөрөм, булаг шанч хэрэгдэг. Сэрэгдэг нь илүү бага. Тэгэхээр бид нар энэ газар орон нутаг дээрээ одоо хөрстэй, хүнстэй, хүнээ амьдруулъя гэж үзчихвэл бид нар цөлчлөлтийг зогсоох дэлхийн хөтөлбөрт хамрагдах ёстой. Тэр санаачлал манлайлалыг Монгол улс авах ёстой гэсэн үг. Тэгэхээр бид нар 50 тэрбум 100 тэрбум гаргаж болно асуудалгүй. Гэхдээ бид нар 1 тэрбум 2 тэрбум доллар буюу 3.4 их найд магадгүй одоо 6.8 их найд төгрөгийн хэмжээний төсөл хөтөлбөрийг бид нар авч үлдэх ёстой. Манай улс энэ дээрээ л анхаарах ёстой. Гарч байгаа мөнгөн дээр биш, орж ирэх мөнгөн дээр бид нар анхаарах ёстой. Тэгэхээр наадах шиг бол би энгийнээр ингэж л орчуулж хэлмээр байгаа юм. За 50 тэрбум төгрөг гэдэг бол нэг 18 сая доллар гэж бодъё л доо. 18 сая долларыг аваар 15-аар үржүүлэх тайны буюу 1.8-аас 2.67 одоо тэрбум доллар тий болох тухай ойлголт шүү дээ. Бид наад дэш ингэж үтэлсэн байхгүй юу? Одоо Мадагаскар шиг санагдаж байна. Нэг улс яаж хөгжсөн бэ гэсэн чинь. Ерөнхийлөгч нь хожим ерөнхийлөгч бас нэг нөхөр. Миссийн тэмцээн хийдэг байхгүй. Тэгэл нөхдөд шаалал энэ одоо миссийн тэмцээн гээл тий. Юу хийж байгаа юм гээл. Тэгэл жил болгон нөгөө миссийн тэмцээний хийгээл сүүлдээ нөгөө миссийн тэмцээнийг үзэх гэж айгүй олон жуулчдаг болоо л тий. Тэгээд сүүлдээ нөгөө миссийн тэмцээн бүр нэр хүндтэй тэмцээн болоо л тий. Тэгэл тэр миссийн тэмцээний чинь иргэн тойронд нэг одоо миссийн оролцогчид чинь олон хүн дагаж явдаг юм ба шүү дээ тий. Зурагч, мурагч, будагч одоо гоо сайхан ч майхан ч гэл тэгээ сүүлдээ хэвлэл мэдээл ирээл тэр гоё үзэсгэлэнтэй байгаль гэл тэгэл бүр GDP буюу дотоодын нийт бүтээгдэхүүн огцон өсөөс сүүлдээ ард түмний нөхрөөр бахархдаг болоод эргэлдэж болгоцсон байгаа байхгүй тийм шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ аялал жуулчлалыг татна гэдэг чинь өөрөө нэг талаасаа нөгөө талаасаа энэ
дэлхийн нийтийн халуун сэдв одоо 78-9% гэдэг чинь 80% хүрж шүү дээ. Degradation буюу хөрсний дороотлол те. Тэр бид нар ийм нөхцөл байдалд байгаа. Би бүр гайхажсэн. 10 жилийн өмнө би Японд явж ирсэн. Японы парламентын нэг гишүүнтэй уулзсан байхгүй. 10 жилийн өмнө 11 жилийн өмнө. Тэгэхэд тэр Японы парламенттай бүр ийм асуудал яригдсан гэж боддоо. Монголын бэлчээрийн чанарыг сайжруулах тухай. Яасан гэхээр нөгөө ингээд мал бэлчээд аргал хоргол унгана шүү дээ. Одоо хомоол унгана шүү дээ. Тэр нь тэгээд эргээд бэлчээрийн нөгөө ингээд юу сэлгэж идэм байна л да. Тэгээд тэр нь ингээд дутснаас болоод Монголын бэлчээр ингэчлээ. Тэрнээс болж нөгөө Монголын шар шорооч нь Япон хүртэл хийсч ирээд гамшиг тариад байна гэдэг тэр асуудал Японы парламентын түвшинд хүртэл танилцуулагдчихсан гэж боддоо. Тэгэхээр ер нь бол бидний хөрсний бохирдлоо, хөрсний энэ дороотлоосоо гарахын тулд зоригтой алах нь гэсэн. Тэг гихмит ийм том санаачлуудыг хэвлэл мэдээл олон нийтийн шүүмжлэлээс айхгүйгээр зоригтой их цаг болсон гэж бодож. Тэр утгаараа би өөрөө чинь тэр санаачлалыг бол дэмжиж байгаа шүү. Баярлалаа. Тэгээ зоригтой хүний эрхийн төлөө ч гэсэн хамтдаа зогсцгоё. Баярлалаа. За.